Баяр наадмын энэ одоо үеүүдэд одоо энэ шатхуун шатхуус материалын одоо энэ хомсдолтой байгаа нөхцөл байдалд одоо бид бүхэн бүгдээрээ ингээд орчоод байна. Аж үйлдвэр эрсдэл яамны зүгээс бол одоо бүхий л хүчин чармаалтаараа ажиллаж байгаа. Бидний хувьд бол 10 дугаар сард бол одоо нөөцийн байдал тийм муугүй байсан үед одоо бас зарим нэг одоо үйл явдлаас шалтгаалж бидний нөөцийг бол ер нь бүрэн хэмжээнд дуусгасан. 10 дугаар сараас хойш бид гол одоо импортлогч оронтойгоо Орос улбаны улстай бол одоо цахимаар бичиж очиж мөн бас утсаар байнга холбогдоод ингээд ажиллаж байгаа. Нэг зүйлийг бид бас ард иргэдээсээ хүсье. Юу байгаа вэ гэхээр бид 100% хараад бид үргэлж юм байсан. Одоо харин одоо Монгол Улсын одоо ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хөрс хөтөлбөрийн одоо ерөнхий сайд байх үед эхэлсэн газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил бол нэлээд эрчимтэй явж байна. Бид энэ байдлаас хизээ гарах вэ гэвэл энэ байдлаас бид энэ үйлдвэр ашиглалтанд орох. Нэг хоёрдугаарт үйлдвэрийн ажил одоо дуусаад түүхий тосоо 100% дотоодоос хангаж чаддаг болсон тохиолдолд бид одоо энэ байдлаас гарна. За бидний хувьд бол 10 дугаар сарын нөхцөл байдал бол одоо тийм зохиомжтой үйл явдлууд бас зарим үед болж исэн. За 11 дугаар сард бол бид захиалгаа нэмэгдүүлсэн. За 12 дугаар сард мөн захиалгаа нэмэгдүүлсэн. За одоогийн байдлаар бол бид 12 дугаар сарын одоо худалдаж авах хэмжээ А92 бензин одоо өнөөдөр чи 12 сарын 18-ны өдөр гэхэд дөнгөж 40 гаруй хувьтай тийм 40 гаруй хувьтай л импорттой байж байгаа байхгүй. Түүнээс биш одоо юу гэдэг аж үйлдвэр эрс соёлын яам, аж үйлдвэр эрс соёлын сайд, эсвэл засгийн газар, эсвэл одоо энэ шатхуун импортлогч аж ахуйн нэгжүүдэд бол өгөхгүй байгаа ерөөс асуудал байна. Орж ирсэн болгоныг нь л түгээж. Аль болох хүргэхийг хичээж, аль болох одоо тасалдуулчихгүй байна.